Ясны тэмцлийн галыг бөхөөж буй Бадран дүрэг зүүрч эргэн бүрийн их тэгш Орог үнд сэрнэр гүйлж зөвийг үндийгэн босгоод өнөөдрөөс сайхан Биос энэ сандаа нэгж нэгэн зөвхөн чиндэртэй Зөвхөн Монголын зурстай ардууд зовлон танилцуулж дэвшигч Монгол улсын их хурлын гишүүн Монгол улсын засгийн газрын гишүүн Монгол улсын сайд нийслэл Улаанбаатар хотын автозамын төвчрдгийг бууруулах үндэсний хорооны дарга Борхүүгийн дэлгэр сайхан их хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Үлзий баярын зол баяр их хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Монгол Ардын намын өдөрлөх зөвлөлийн гишүүн Монгол улсын их хурлын гишүүн Батсүхийн саран чимэг их хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Говьсөнбөр аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Говьсөнбөр аймгийн засаг дарга Гомбо төржийн Батсүр их хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Монгол улсын их хурлын гишүүн Гомбилдогийн мөнх цэцэг их хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Монгол улсын их хурлын гишүүн Төмөр тогоогийн энх төвшин их хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Монгол улсын их хурлын гишүүн Нанддын Наранбаатар харин одоо та бүхний өмнө 2024 оны улсын хурлын сонгуульд багаан удирдан оролцож байгаа Монгол Ардын намын дарга Монгол улсын ерөнхий сайд Лувсан намсаран оюун иргэнийг хүрэлцэн ирсэн иргэд сонгогч та бүгдийнхээ халуун алгадшилсан доор хайрцаг үрж байна. Одоо Монгол улсын төрийн дуулал эхлэнэ.
таныг урьж байна. Хаш тараа. Нэг За эрхэм дорн говьчууд та бүхэнтэйгээ өнөөдөр уулзж байгаадаа маш баяртай байна. За гадаа бороо орж эхэлж байна. Тэгээ бүгдээрээ бас бие биендээ баяр хүргээд амны бэлгээс ачтын бэлэг гэж монголчууд бид ярьдаг. Тэгээ их соён гэгэрүүлэгч говийн Догшин ноён хутагт данзан арвижаа хэмээхийн агуу төр нийгмийн нэр зүтгэлтэн тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч их соён гэгэрүүлэгч энэ хүнээр овглон Монгол улсын эдийн засгийн бас хамгийн томоохон аймагуудын нэг болж хөгжиж буй эрхэм дорн говьчууд та бүхэнтэйгээ өнөөдөр уулзж байгаадаа үнэхээр баяртай байна. Тэгээд тусгаар тогтнолын түүх Монгол улсын бүр эрхт байдлын түүх бол дорн говьчуудтай бас энэ агуу хүнтэй салшгүй холбоотой юм аа. Тэгээд миний хувьд өнөөдөр та бүхэнтэйгээ бас уулзж байгаа нь нэр дэвшигчтэй дэмжиж ирж байгаа нэр төрийн хэрэг юм аа. Монголчууд бид дэлхийд хамгийн том агуу эзэнт гүрнийг байгуулсан гайхамшигтай түүхтэй, гайхалтай үг дээдстэй ийм ард түмэн. Монголын агуу их эзэнт гүрнийг хинч гаднаас эвдэж сүйтгэж чадаагүй. Гагцхүү монголчууд бид өөр хоорондоо л Монголын агуу их эзэнт гүрнийг талцсан хувааж хүнд байдалд оруулж байсан бас гашуун түүхийн үргэлжлэл. Монголын түүхийг үзвэл эвлэлдэн нэгдэх болгондоо хүчрхэгжин мандаж эвдрэлцэн талц болгондоо уруудан доройтж байсныг Монгол улсын буурал түүх маань бидэнд сургадаг. Бид түүхэнд агуу их Монголын эзэнт гүрний туурийг, Монголын агуу их эзэнт гүрний тусгаар тогтнолыг сулран суларсаар алдаж байгаа тухай бид нар цогтхон тайж кинон дээрээс хардаг. Монголын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан лэгдэн тамга хадны завсар нууж Монголын эзэнт гүрэн задран унж байгаа харамсалтай түүхийг манай нэрт зохиолч Бямбын Эренчунгай биднэрт бас бичиж үлдээсэн байдаг. Ингээд бид нар Манжчин улсын эрхшээлт Монгол улс 200 жил тусгаар тогтнолоо алдсан ийм гашуун түүхтэй. 200 жил. Энэ 200 жил донд хүмүүс аман зохиолоор мөн хамтдаа сууж ярилцаж мөн зүрдцэн үг онсох таавраар домог үлгэр туйл зохиолороо Монголын агуу эзэнт гүрнийг эргэн сэргээхийн төлөө тэмцэж байсан. Хэдийгээр төрийн хувьд өөрийгөө засаглах хэмжээний боломж тухай үед байгаагүй ч гэсэн оюун санааны хувьд бүхэл бүтэн 200-ны турш монголчууд эзэнт гүрнийхээ туурийг эргэн сэргээх энэхүү хүсэл мөрөөдөлтөө халуун хэвээр байж чадсан гайхамшигтай улс орн юм. Энэ бол манай олон соёлын олон тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцсэн
хүмүүсийн амь насан дээр тогтож байдаг ийм одоо үнц юм. Энэ хүмүүсийн нэг бол манай нэрт соён гэгэрүүлэгч Данзан Арвжаага. Тэр Саран хөхөө хэмээх театрыг байгуулж түүгээрээ дамжуулж их эзэн Чингис хааны түүхийг хойч үедээ өгч мөн Мантгаас эцэн хатны талаар жүжиг тоглуулж манжийн үед Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээх үзэл санаагаа түгээсээр байсан. Тийм ч учраас амиа алдаж түүнийг одоо амиа алдсны дараа энэхүү олон одоо соёлын өвүүдийг бүгднийг нь устгаж ард түмний дунд тэмцлийн том цочил болж байгаа тухай ярьж олон зүйлүүдийг нь хоригдж ирсэн ийм гашуун түүхийг бид нар бүгдээрээ мэднэ. Энэ цаг явсаар байгаад 1911 онд ирсэн. 1911 онд яг Данзан Арвжаа нарын томоохон эх орончдын үзэл санаан дээр нэгдэж манай үндэсний сэхэтнүүд тусгаар тогтнолоос эргээхээр эрсэлэн боссон ийм түүхтэй. Чинван ханд дорж хүүгийнхээ толгойг царан дээр авч байсан. Манлаван Дамдан сүрэн эрүүдэн шүүлтийг дагалгүй гэхдээ бууж өглгүй босоогороо нас нөхчж байсан. Гэхдээ тэр том хувьсгалын үзэл санаа бас л үр дүнд хүрээгүй. Яагаад гэвэл дотроос нь уруугч нар гарсан. Отго жинсээр төрийн болон хувьсгалынхаа үнэт зүйлийг худалдсан. Ингээд 1911 оны хувьсгал дундуур нь бас үр дүнд хүрэхгүйгээр бутарсан ийм одоо гашуун түүхтэй. Гэхдээ 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал яг 10 жилийн дараа 1921 онд Их Чанжин Сүхбаатараар удирдуулж ардын хувьсгалын анхны 7 хамтдаа ардын засгийг ялалтанд хүргэж ардын хувьсгалыг хийж ингээд 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагын эндэрт Монгол төрийн алтан соёмбот талбай мандснараа агуу их Монголын эзэнт гүрний туур хоймрыг эргэн сэргээсэн тусгаар улс болсон ийм түүхтэй. Өчигдөргүй өнөөдөргүй маргааш гэж үгүй. Эзэнт гүрний туурыг эргэн сэргээхийн төлөө эх орончдын тэмцэл эцэг өвгдийнхөө захиасыг энэ цагийн иргэд бид эгнэгт санаж авах учиртай юм шүү гэдгийг та бүхэндээ хэлээд Данзан Арвжаагаад нийт Монгол туурхтны тусгаар тогтнолын төлөө энэхүү цогтой тэмцсэн энэ агуу их үзэл санаа үйл хэргийн төлөө бүгдээрээ алга ташин бас хүндэтгэл илэрхийлье. Цаг хугацаа давтагддаг гэдэг шиг энэ удаагийн сонгуульч мөн ардын хувьсгалын 100 жилийн анхны сонгуул болж байгаагаараа онцлог юм. Яагаад ч юм ардын хувьсгалын 100 жил цар тахалтай олон улсын хувьд хөрш орон маань дайн тулаантай газын дөрөөс халуун төрчлөлтэй маш эгзэгтэй ийм цаг үед энэ удаагийн сонгуул болж байна. Өмнө бид нар эх орныхоо хил хязгаар донд инх тайван цагт сонгуул хийдэг байлаа. Харин энэ удаа дэлхийн геополитикт шуурга дэгдсэн цаг үед энэхүү сонгуул болж байгаагаараа туйлын хариуцлагатай гэж үзэж болно. Яагаад ч юм ардын хувьсгалын түүх 100 жилийн үндэсний их баяр наадам тасарсан. Энэ бол зүгээр цар тахлаас болж тасарсан зүйл биш юм. Энэ бол маш нарийн төлөвлөж гадна дотноос зохион байгуулсан ийм зүйл гэж өөрийн ирэхгүй одоо бодоход хүрч байгаа. Тийм ч учраас
үеэс үед дамжин ирсэн Монгол улсын тусгаар тогтнол бүрээрхт байдал, дэлхийн хоёр том хөршийн дунд оршин тогтнодог парламентын засаглалтаа арчилсан Монгол улсын хувьд тусгаар тогтнол бүрээрхт байдал гэдэг бол Тэнгэрээс унаж ирдэг зүйл биш. Харин та бид бүгдээрээ ард түмнэрээ тэмцэж босгодог үнэт зүйл юм шүү. Тийм ч учраас энэ удаагийн сонгуулийнхаа урайг Монгол Ардын нам ард түмний ялалт хэмээн үндсэн урайгаа хийсэн. Та бүхэн Монгол Ардын намыг Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг дэмжинэ гэдэг бол энэ хүн цаг үед Монгол улсын бүрээрх тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын төлөө өгч байгаа иргэний хувь нэмэр байх болно гэдгийг улсын ерөнхий сайдын хувьд та бүхэндээ илэрхийлье. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Гутариш Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар Монгол улсад ирсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ цаг үеийн нөхцөл байдлын талаар монголчууд бид бодууштай нэг жишээг иш татсан. Заримдаа дэлхийн олон улсад далайн шуурга дэгддэг юм а гэж. Энэ далайн шуурга 30 жилд нэг удаа тохиох давтамжтай байх түүхэн давхцалтай байдаг. Энэ цаг үед олон улсын далайн давалгаатай энэ цаг үед давхцлаа. Хөндлөнгөөс харахад далай хад хоёр хоорондоо сөргөлдөн тэмцэлж байгаа мэт харагддаг юм а гэж. Гэхдээ яг үнэндээ өглөө болж үүр цайхад далай хэвээрээ хад бас хэвээрээ байдаг юм а гэж. Гагцгүй далайн усанд хөвж буй амьтад хадан хязаа мөргөж амиа алдсан байдаг юм шүү гэж хэлсэн. Дэлхийн хүчтэй том гүрнүүд хэвээрэл үлдэх болно. Ямар ч том давалгаан донд үнэндээ далай хад хоёр өөрчлөгдөхгүй. Гагцгүй энэ донд хөгжиж буй улс орнууд л хохирж үлдэх эрсдэлтэй. Тийм ч учраас олон улсын нөхцөл байдал гэдэг бол сэтгэл хөдлөл биш юм аа. Олон улсын нөхцөл байдал гэдэг бол хэн нэгэн өмнө нь ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн энэ цаг үед бие дааж улсын өмнөөс яриад байх сахилгагүй хүүхдийн үйлдэл шиг гинэн зүйл бас биш юм. Тийм ч учраас өнөөдөр Монгол Ардын нам өмнөх бүх сонгуулиудад ялахын төлөө сонгуульд ордог байсан бол энэ удаа олон улсын нөхцөл байдал, дэлхийн геополитикийн нөхцөл байдал Монгол Ардын намаас ялагдах ямар ч эрхгүй сонгуульд орох нөхцөл байдалтай байгаагаараа туйлын ялгаатай. Тийм ч учраас Монгол Ардын нам энэ сонгуульд заавал ялах ёстой. Энэ бол Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал байх болно. Энэ бол Монгол улсын нутаг дэвсгэр хил хязгаарын бүрэн бүтэн байдал байх болно. Хоорондоо нэр дэвшилтэй ч хийж чадахгүй байгаа нам Монгол улсыг засаглах боломжгүй юм. Тийм ч учраас бүгдээрээ Монгол улсын тусгаар тогтнол бүрээрхт байдал парламентын арчилаа баттган бэхжүүлэхийн төлөө энэ сонгуульд Монгол Ардын намыг заавал багаар нь дэмжихийг та бүхнээсээ хичээнгүүлэн дахин уриалж байна. Энэ сонгуульд Монгол Ардын нам ялах ёстой хоёр дахь том үндэслэл. Энэ бол бид ард түмэн ялах уу эсвэл авилагч бүлэглэл ялах уу гэдэг 30 жилийн хугацаанд хүсч мөрөөдсөн шудраг асны тэмцлээ бодит байдалд үр дүнд хүрэх үү
эсвэл буцаж ухрах уу гэдэг сонголтын өмнө энэ сонгуул болж байгаагаараа туйлын ач холбогдолтой. Хилийн чандаас Эрдэнэтийн 49%, оюу толгойн Дубангэрээ, Ачид ихт 5 толгойг 100 жилээр бусдад худалдахаар санаархаж байсан нөхдүүд өнөөдөр энэ сонгуулийг маш анхааралтай ажиглаж байгааг та бүхэн харж байгаа. Тийм ч учраас гаднаас харж байгаа тэр нөхдөд тэрхүү баялагийг дээрэмдсэн нөхдүүдэд Монголын ард түмэн маш хэрсүү болсон шүү, дахиж тэдэнд хуурагдахгүй болсон шүү гэдгээ илэрхийлж үндэсний хэв нэгдлээ хангах том сонгуул бол энэ сонгуул байх болно. Тийм ч учраас шударгаас ялах уу, бүлэглэл ялах уу гэдэг том сонголтын дээр ард түмэн хүчтэй байгаагаа илэрхийлж ардын намтай мөн ерөнхий сайдтайгаа хамт зогсно гэдэгт итгэл дүүрэн байгаа шүү. (1990) оны цагаан морин жил Монголын ард түмэн арчсан хувьсгалыг хийсэн. Арчсан хувьсгалын удирдагч Санжаа Сүрэнгийн зориг улсын эрх ашиг 1-р байна. Улс төрийн намын эрх ашиг 2-р байна. 3-р хувийн эрх ашиг байж болно хэмээн тухайн үед хэлж байсныг бид бүхэн бүгдээрээ санаж байна. Харамсалтай нь Санжаа Сүрэнгийн зоригийн хүсч мөрөөдсөн манай Ахмад зүтгэлтнүүдийн итгэж найдсан арчсан хувьсгал авилгалаас болж үдэл санаа нь бүдгэрэн сааралцсан. Эстергийн хэлж байгаа зүйл яг эсрэгээрээ болсон. 1-р арчсан хувьсгалын удирдагчид маань өөрсдөө хувийн шунлаа тавьсан. 2-р хувийн шуналдаа улс төрийн намыг ашиглаж бүлэглэл үүсгэж эхэлсэн. Хувийн мөн улс төрийн намаар дамжуулж Монгол улсын өмчийг тонон дээрэмдэж эхэлсэн. Тийм ч учраас бид нар арчсан хувьсгалын үзэл санааг анхдагч үнэт зүйлдер нь заавал эргүүлэн авчрах учиртай. Ардчлал бол стратегийн ордуудыг нь төрийн мөнгөөр жишээлбэл Эрдэнэт үйлдвэрийг турж өгөх гэж байгаа сайлын үнэ гэж ард түмэнд нь ойлгуулад төрийн мөнгөөр хувьдаа авах хэмжээний авилгын системийг хэлдэгвэ. Ардчлал бол арчсан хувьсгал хийсэн хүмүүс нь Монголын ард түмний хагас 100 жил бүтээсэн баялагийг өөрсдөө өмч хувьчлал нэрээр дээрэмдэн авч ард түмэнд ягаан зинхэр тасалбар үлдээх дээрмийг бас хэлэхгүй. Ардчлал бол их жанжин Сүхбаатарын талбайг худалдаж арчсан хувьсгалын удирдагч Санжаа Сүрэнгийн зоригийн хөшөөг буудах хэмжээний анархизм байж бас болохгүй. Ардчлал хүүхдийн ногоон байгууламжийг устгаж хүүхдийн сургууль цэцэрлэгийн газрыг дээрэмдэж өнөөдрийн нийслэл Улаанбаатар хотыг бүтээх хэмжээний газрын 8-ыг бас хэлэхгүй. Арчсан хувьсгал эхэлж байх үед миний хувьд А усаг заалгаж байлаа. Манай багш нар бүгд ганцгийн 8-нд явж улс үндэстнэрээ картын бараанд орсон ч гэсэн итгэл найдвартайгаар урагшилж байсан үе бид тэр үеийг бүгдээрээ мэднэ. Өнөөдөр авилгалаас болж бүдгэрч буй арчсан хувьсгалын үнэт зүйлийг дүгнэж ярихад тухайн үед албан тушаал дээр байсан хүмүүс
надад эмзэглээд хэрэггүй маа. Мөн эмзэглэж янз бүрээр хилээд ч бас хэрэггүй юм. Сүүлийн үед та бүхэн сонгуулийн кампанит ажлын дундуур биднэр рүү чиглэсэн, над руу чиглэсэн олон зүйл болж байгааг та бүхэн ажиглаж байгаа. Данх боллоо, сүулт шүгэлддэг данх боллоо, тунхууч болж үзлээ, гачгаарч болж үзлээ, галчч хийж байснараа дуудууллаа. Би энэ уулзалтын дараа бор өндөр рүү явна. Бэрхэд миний хувьд өссөн. Энгийн амьдрал дундаас гарч ирж ээжтэйгээ хамт өссөн миний амьдрал ичих зүйл биш юм. Харин арчсан хувьсгалын удирдагч байсан хүн нийгмийн гарал үүслэр хэн нэгнийг ялгуурлан гадуурхаж өөрийг нь албан тушаал байхад нэгдүгээр ангид орж исэн хүүхэдтэй тэмцэлтэн маргалдах нь ямар арчилсан биш мөн ард түмнээсээ ямар их түвшинд алсарсан бэ гэдгийн бодиттой нотлогоо юм шүү. Тийм ч учраас ард түмэн өөрчлөгдөөгүй хэвээрэл байгаа. Харин ард түмний итгэлээр албан тушаалд хүрээд албан тушаалд нүдээ сохолж амин хувийн шунлаар үнэт зүйлээ худалдаж арчилсан хувьсгалын үзэл санаанаас урвсан элбэг дөрж тэргүүтээ нөхдүүдэд ард түмэн хүчтэй гэдгээ нотлож энэ сонгуулиар харуулах зайлшгүй хэрэгтэй байна. Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг ерөнхий сайд амар шинэ эргэлтийн бодлого хэмээн тодорхойлж байсан түүхтэй. Харин өнөөдөр Монголын ард түмэн арчсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах шудраг ёсны томоохон өөрчлөлтөнд улс үндэстнэрээ нэгдэж төлөвшсөн арчлалын 2 дахь давлгааг эхлүүлж арчилсан хувьсгалын анх дахь үнэт зүйлийг эргүүлэн авчрах шаардлагатай байна. Энэ талаар өмнө нь 21 аймгаар би тойрч байхдаа ярьж байсныг бас та бүхэн санаж байгаа бизээ. Ард түмний гарын атгалт хоорондын яриа, нүдний харц, биеийн хилэмж, өвгдийн малчны хотгонд ганс нэрн суух хэрсүү харц нэгдэн нийлэх үед төрийн хэрэг түмний санаа нэг талдаа гарч чаддаг. Үүнийг нийгмийн уур амьсгал хэмээн бид тодорхойлдог. Энэ л ард түмний төрөлгийг Санжаа Сүрэнгийн зориг тодорхойлохдоо би Монгол хүний саруул ухаанд итгэдэг хэмээн хэлж байсан юм а. Тийм ч учраас бид нар өнөөдөр Монгол ардын нам 30 дахь удаагийн их хурлаараа тодорхойлсон шин сэргэлтийн бодлого бол шин эргэлтийн бодлогын үргэлжлэл бөгөөд мартагдсан зорилгоо санах, алдагдсан зарчим руугаа буцах, авилгалтай нам харгалзалгүй тэмцэх, та бидний хамтын шин хандлага, та бидний хамтын шин оролцоо, мөн та бидний хамтын эрд зэргийн тэмцэл байх учиртай юм а. Монголчууд бид 30 жилийн хугацаанд хөссөн шудраг ёсны үзэл санаа тэмцэл дээрээ үнэн бас үнэн зүйлдгийг миний бие орон даяар урайлж явж байгаа. Яагаад би үнэн бас үнэнч байх ёстой тухай ярьж байгаа байггүй л
Сонгуулийн үед төр зургийн зүйлд Монголын ард түмэн маш их автдаг. Нэг үйл явдал, нэг бороо оролт, мөн нэг мэдээлэл. Энэ бүх зүйл дээр бид нар том зүйлээс хөндөрөх хандлага бидэнд бий. Яг энэ зүйлийг маш овжин ашигладаг. Миний хувьд анх удаа парламентын сонгуулийг бас удирдах орж байна. Шудраг насны төлөө зөндөө ярьдаг байсан хүмүүс өнөөдөр шудраг бос зүйлийг хөхүүлэн дэмжиж зарим хүмүүстэй хамт ажиллаад явж байгааг миний хувьд харж байгаа. Чи чинь яач вэ? Хамт уулзаад шудрагаас тогтооно гэж ярьжсэн биз дээ. Сонгуулийн дараа уулзъя даа гэж. Баялагын тэгш бас байдал, баялагтай эзэн байх тухай ярьж байсан олон хүмүүс өнөөдөр үүнийхээ яг эсрэг мөн энэхүү одоо улс төрийн сонгуульд оролцож байгаа юм. Юу болчихвоо? За наадмын ард яри да. Яг л ингэж бид алдсаар ирсэн юм бэл. Тийм ч учраас шудраг насны тэмцлийн оргил өөд өгсөж буй энэхүү машин нилээдгүй ачааны хүндийг үүрч уулын оргил өөд дөхөж ирж байна. Ард талынх нь уулын бараач бас харагдаж эхэлж байгаа. Харин бид энэ уулыг даваад цаашаа гарахгүй бол буцаж уулын уруу өнхрөх бас эрсдэл хэвээрээ бий. Хэрвээ уулын бэл рүү хүч алдан өнхрвөл энэ машин дахиж хизээж босохгүй байж магадгүй. Мөнхөд уулын бэлээр явсаар дахиж уул оргил өөд матаж нэгч жолооч зүрхлэхгүй ч байж бас магадгүй юм. Тийм ч учраас монголчууд бид 30 жилийн хугацаанд хүссэн мөн шүүмжилсэн шудраг ёсны үзэл санаа тэмцэл дээрээ хамтдаа үнэн байцгаая бас хамтдаа үнэнч үлдэцгээе гэж уриалж байгаамаа. Өнгөрсөн хугацаанд бид бүх зүйлийг засч чадаагүй нүнэ. Шүүхтэр очиод хүч мөхөсцсөн олон асуудлууд байгаа нь бодтой. Олон нийтэд ойлгуулж чадсан бас чадаагүй зүйлүүд байгаа нь үнэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бид Эрдэнэтийн 49%-ийг төрийн мөнгөөр хувьдаа авсан хууль бус хувьчлалыг таслан зогсоож чадсан. Тухайн үед Эрдэнэт үйлдвэр 962 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлдэг байсан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр жил бүхэн 2 их нийт төгрөгийг улсад төвлөрүүлж байна. Энэ дундх зөрүүл далд эдийн засаг гэсэн үг юм. Тийм ч учраас Эрдэнэт үйлдвэр хэн нэгэн хүний хэлснээр турж өгөх гэж байгаа сайлын үнэ биш байсан шүү. Тийм учраас Эрдэнэт үйлдвэр Монголын ард түмний баялаг юм цаашдаач бас байх ёстой юм шүү. Оюутлогын Дубайн гэрээг бид нар 2.3 тэрбум ам.долларыг тэгэлж чадсан. Ингээд манай үндэсний баялагын сан хууль батлагдах том боломж бүрдсэн. Энэ говийн бүс нутгаас сонгогдсон парламентын гишүүд манай Дорн говийн 2 гишүүн энэхүү 49 бол Эрдэнэтийн 49 болон оюутлогын Дубайн гэрээ 5 толгойтой холбоотой засгийн газрын том тэмцэлээр үзэл санааны хувьд ерхий сайдтайгаа хамт байж том хэмжээнд улс төрийн дэмжлэг үзүүлсэн шүү гэдгийг би бас иргэд сонгогч та бүхэндээ хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.
Бид энэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр эдийн засаг хасах 4.6%-аас 7% болж өссөн. Дэлхийн эдийн засаг жил бүхэн 3% өсөлттэй байгаа бол Монгол улсын эдийн засаг 7%-аар өсөж байгаа нь дэлхийд энтгэхийн дараа 2-дугаар дэрэмлэгдэж байгаа хурдтай өсөлт юм шүү. Валютын нөөц 5 тэрбум ам долларт хүрсэн. Мөн хөгжлийн банкны өрөөдийг бүрэн төлж барагдуулсан. Чингис Самуурай, Дэмсан гээд олон бондууд байсан бол бид Монгол улсын өрийг төлөхөд 13.5 их найд төгрөгийг зарцуулж хөгжлийн банк мөн Монгол улс дампуурлаас гарч чадсан. Мөн бид энэ тэмцлийн үр дүнд цалин тэтгэвэр тэтгэмжийг 2 дахин нэмэгдүүлж чадсан. Мөн бид нар сум орон нутагт байгаа төрийн албан хаагчдынхаа хөдөөгийн нэмэгдлийг анх удаа 40%-аар нэмэгдүүлж чадсан. Төсөв анх удаа 4 их найд төгрөгөөр давж биелэн 1072 хувьцаа амилж ноогдол ашгийг 2 удаа бас түгээж чадсан. Энэ бол эхлэл зэг юм. Яагаад засгийн газар энэхүү төсвийн давж буй 4 их найд төгрөгийг төрийн албан хаагч болон ахмадын тэтгэврийг нэмэхэд зориулсан бэ гэвэл шудраг ёсны тэмцлийн лугшил бүхэнд ард иргэд маань эвлэлд нь нэгдээсэ гэж бодсондоо боддоор мэдрээсэ гэж хүссэн юм шүү. Тийм ч учраас цаашдаа бид нар эхлүүлсэн шудраг ёсныхоо тэмцлийн үр дүн үргэлжлүүлэх тусам Монгол улсын эдийн засаг эрүүлжин тэлсээр байх болно. Бид өнгөрсөн хугацаанд 36 их найд байсан Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн багтаамжийг 74 их найдад хүргэж чадсан. Бид бомтуудыг сэргээж экспортын 5 төмөр замтай болж мөн чадсан. Нэг хүнд ногд дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 3600 ам доллароос 5800 ам долларт хүрч бас чадсан шүү. Энэ бол бас том амжилт юм. Та бүхэн сонсож байсан. Солонгосын ард түмэн засгийн газартаа алтан эмэг бөгжөө автарч тушааж байсан тухай түүхийг. Энэ яагаад хийгдсэн бэ? Энэ бол валютын нөөцөө нэмэгдүүлэхийн төлөө хийгдэж байсан. Манай валютын нөөц шавхагдсан байсан. Өнөөдөр Монгол улсын валютын нөөц 5 тэрбум ам долларт хүрч чадсан. Маш энгийнээр та бүхэн цагаан сараар ханш ямарч савлгаагүй байгааг ажигласан байна. Энэ бол валютын нөөц нэмэгдэж байна гэсэн үг юм. Бид 5 тэрбум ам доллар байгаа валютын нөөцийг үндэсний баялагын сангийн тухай хуулийг батлуулж чадсанаар 10 тэрбум доллар болгох боломж байгаа. Тэг чадвал Монгол төгрөг илүү үн цэнтэй болно гэсэн үг юм. Мөн бид нар үндэсний баялагын сангийн хууль батлуулснаар сүүлийн 30 жилийн хугацаанд баригдаж байсан орон сууцнаас 3 дахин их хэмжээний орон сууцыг 4 жилийн дотор санхүүжүүлэх боломж энэхүү үндэсний баялагын сангаар дамжин бий болж байна гэсэн үг. Нэгүгээр хэлбэл Эрдэнэтийн 34%, оюутлахын 34%, тавантлахын 34% өнөөдөр хуримтлын сангаар дамжин иргэн таны мэдлэлд бүрэн хяналтанд шилжсэн гэсэн үг юм аа. Тийм ч учраас баярлалаа. Тийм ч учраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд энэ орон сууцны том хөтөлбөрийн 5/1 нь говийн бүс нутагт баригдахаар төлөвлөгдөж байгаа. Үүн дээр манай Дорн говийн сонгогдсон гишүүд, манай говийн бүс нутгийн сонгогдсон гишүүд маш идэвхтэй байгаа. Би энэ ажлыг Дэлгэр сайхан цайдад хариуцуулна гэж бодож байгаа. Тийм учраас үндэсний хэмжээнд 3-4 хороололтой адилхан хэмжээний 2-3 хорооллыг эх 4 жилийн хугацаанд
үндэсний баялагын сангаараа дамжуулан монголчууд бид босгох болно. Энэ бол манай залуучуудын хүсэл мөрөөдөл, мөн баялагтай эзэн байх том концепцийн эхлэлцэг байх болно. Энэ бол ард түмэн ялж байна гэсэн үг. Энэ бол шудраг ёсны тэмцэлд үр дүн гарч байна гэсэн үг юм. Тийм учраас ард түмэн авилгачдаас илүү хүчтэй гэдгээ энэ сонгуулиар нотолж шудраг ёсны төлөө та бүхнийг саналаа багцлан өгөхийг хичээнгүлэн хүсэж байна. Бид хамтдаа энэ сонгуулиар 9 дахь удаагийн парламентын арчилсан сонгуулийг Монголын ард түмэн хийх гэж байна. Та бид хамтдаа энэ сонгуулиар 76 гишүүнтэй Монгол улсын их хурлыг түүх болгон жаадлан үлдээж байна. Харин та бид хамтдаа нийгмийн салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөл бүхий парламентын цоо шин түүхийг эхлүүлэх гэж байна. Энэ юу гэсэн үг вэ? 21 аймгаар тойрч явж байхад манай иргэд надаас асууж байсан. 76-г 126 болгосноор юу өөрчлөгдөх юм бэ гэж. Одоо би юу өөрчлөгдөж байгааг та бүхэндээ товч хэлье. Бид Монгол Ардын нам энэ удаагийн сонгуулиар намын жагсаалтанд одоо байгаа парламентын гишүүд буюу одоо байгаа засгийн газрын нэгж сайд ерөнхий сайд ч өөрөө орохгүй байхаар улс төрийн шийдвэрийг гаргасныг та бүхэн мэдэж байна. Надаас бусад бүх улс төрийн намуудын дарга нар хаана байгаа вэ? Жагсаалтанд байгаа. Оюун эрдэнэ хаана байгаа вэ? Тойрогт байгаа. Энэ маш энгийн зүйл. Яагаад бид нэг ч улс төрчийг оруулахгүй гэж шийдсэн бэ? Оронд нь хэнийг оруулах гэж байгаа вэ? Миний хувьд жагсаалтанд нэр дэвшихгүй гэдгээ зарлаж оронд нь би намын жагсаалтыг 3 инженер ахлах саналыг тавьсан. Монгол Ардын намын жагсаалтыг Ганзүргийн Лувсан Жамц гээд хот төлөвлөлтийн доктор манай хот төлөвлөлт бүсчилсэн хөгжлийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан Монгол улсын цорын ганц залуу эрдэмтэн Ганзүргийн Лувсан Жамц хэмээх залууг миний хувьд нэг ч удаа уулзч үзэхгүйгээр жагсаалтын 1-р өөрийнхөө оронд бичсэн. Яагаад гэвэл эрдэмтэн судлаачдын дуу хоолой парламентод хэрэгтэй учраас тэр юм. Нөгөө талаараа эрдэмтэн судлаачид парламентод бид орж чадахгүй дээ гэж боддог болсон байсан. Тийм ч учраас Лувсан Жамц хэмээх энэ залууг жагсаалтын 1-р бичсэн. 2-р эрчим хүчний инженер Австрали улсад ногоон эрчим хүч нүүрсийг дахин боловсруулж эрчим хүч гаргах чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан мөнх чулууны инх цэцгийг Монгол Ардын нам жагсаалтынхаа 2-р бичсэн. Энэ бол шинэ 30 жилийн эхлэлцэг юм. Мөн бид нар жагсаалтын 3-р ондоо спейсийг үүсгэн байгуулагч Монголын залуучуудын дундаас анх удаа хиймэл дагуул хөөргөж чадсан манай холбооны инженер IT-гийн хамгийн ирээдүйтэй залуу инженеруудын нэг Чимбатрын Анрыг бид жагсаалтынхаа 3-р бичсэн. Мөн бид нар Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчийг жагсаалтанд оруулсан. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллийг болон ерөнхийлөгчийг жагсаалтанд оруулсан. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийг бид жагсаалтанд оруулсан. Манай Саран чулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон болж жагсаалтанд орсон. Бид бүгдээрээ мэднэ Саран чулуун маань
Нью-Йоркод 42 км сэлбэн хөлтөө гүйж Монголын ард түмэн тэр дундаа залуучуудад итгэл авчирсан ийм эрдэмтэн профессор. Одоо царин чулуу маань Монголын 30 жилийн түүхэнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж парламентын гишүүн болох боломж энэ тогтолцоогоор нээгдэж байгаа юм. Мөн бид хилийн чандад суугаа монголчуудаа урьсан бид эрүүл мэндийн доктор профессор Харвардын их сургуулийн одоо томоохон профессорын нэг гамма докторийг жагсаалтанд оруулсан. Ингэснээр эрүүл мэндийн салбарыг томоос том түвшинд шинжлэх том боломжийг манай гамма доктор хийсэн, мөн хилийн чандад байгаа бүх монголчууд итгэвчсэн. Урд нь хилийн чандад амьдарч буй монголчууд Монгол улсын сонгуул бидэнд хамаагүй гэж боддог байсан. Харин одоо бүгд урам авч итгэл сэргсэн. Нэг үгээр хэлбэл өнгөрсөн хугацаанд парламент, улсын хурал, дарга нарын байгууллага юм шиг ард түмэнд харагддаг байсан. Харин одоо энэ байгууллага ард түмний төлөөллийн байгууллага, баг ард түмэн болж чадсан гэдгийг та бүхэндээ хэлье. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нар ихтэй сургуулиудын олон профессоруудыг бид нар жагсаалтаар оруулж байгаа. Өнөөдөр надтай хамт Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол улсын гавьяат багш, ерөнхий боловсролын сургуулийн томоохон эрх зүйн реформыг хийсэн манай гавьяат багш Жанжуйн гал бодог багш маань мөн хүрэлцэн ирсэн байна. Жагсаалтаар нэр дэвшиж байгаа. Бүгдээрээ нийт эцэг эхчүүдийнхээ өмнөөс, мөн багш нарынхаа өмнөөс гал бодог багшийнхаа төрийн түшээ байг их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ирээё. Мөн жагсаалтаар олон шинэ залуучууд нэр дэвшиж парламентын гишүүн байх ийм боломж бас бүрдэж байгаа. Манай Дорноговь аймгийн Угуул манай баяр чимэг маань бас нэр дэвшсэн гэдгийг хэлье. Бүгдээрээ баяр чимэгтэй олонх төсвийн баяр хүргэе. Мөн энэ бүст манай уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Уянга мөн жагсаалтаар нэр дэвшиж парламентын гишүүн болох болцол хангагдж байгаа. Та бүхний саналаар бүгдээрээ бас баяр хүргэе. Нэг үгээр хэлбэл энэ удаа бид Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжүүл 2028 онд юу болох вэ? 2028 онд бусад улс төрийн намууд Монгол Ардын намтай адилхан ийм жагсаалтыг хийхээс өөр аргагүй байдалд орно. Харин адилхан санал авал улс төрчид буцаад ордог жишг рүү эргэж буцна. Тийм ч учраас би энэ удаа Монгол Ардын намын тойрогт нэр дэвшигчдээс гадна Монгол Ардын намын жагсаалтаар нэр дэвшигч энэ эрдэмтэн судлаачдаа дэмжиж Монгол Ардын намыг та бүхэн өндрөөс өндөр саналаар нэрийг нь дугуйлж ард түмэн хүчтэй гэдгээ илэрхийлээсэ хэмээн чин сэтгэлээсээ та бүхнээс хүсэж байна. Хувийн бүс нутагт манлайлаа хадгалахын тулд энэ бүс нутагт байгаа хөрөнгө оруулалтыг бүгдийг нь одоо томоохон хэмжээнд дэмждэг гэдгээ илэрхийлэхийн тулд бүгдээрээ Дэлгэр сайхан сайдын энэхүү багийг багаар нь дэмжихийг сайхан илэрхийлээд нэр дэвшигч нартаа дахиад нэг сайхан алга тусчих. За ойлголоо. Баярлалаа. Манай дорногчид угаасаа л ийм л дээ. За Дэлгэр сайхан сайдын талаар нэг олон юм яриад явах те та бүхэн бүгдээрээ мэднэ. Зүгээр засгийн газарт битээр хамт одоо ажиллаад мөн манай засгийн газрын гишүүн болоод миний хувьд зүгээр ажигласан зүйл бол
манай дэлгэр сайхан сайд үнэхээр л ийм төслийг нэг гацаанаас гаргаж чаддаг, гал барьж аваад юмны ард гарч чаддаг, маш их тийм аж ахуйч, тийм л хүн юм. Ер нь бол одоо ерөнхий сайд 20 гаруй засгийн газрын гишүүнтэй ажиллаж байгаа. За хамгийн хурдтай, хамгийн дайчин сайд бол дэлгэр сайхан сайд. Бараг хугацааг 3-4 дахин хэмнэдэг. Тэгээд нэг юмны хойноос ингээд зүгтжүүл яг л тэрнийг заавал хийж санаа намардаг юм л хүн юм байла. Муухай ажиллаад чамаагүй. Тэгээд ямар нэгэн байдлаар гал атхаас айхгүй, ширэн нүрт ээжгэл учиргүй. Гэхдээ хариуцсан ажил заавал дуустдаг. Энэ бол төрийн сайд хүний сайн зүйл. Нийслэл дээр автобусгээ зөндөө басан дэлгэр сайхан сайд очиод шийдсэн. Нийслэл дээр гацсан хурдны томоохон замууд 20 жил яригдсан. Дэлгэр сайхан сайд очиод эхлүүлж чадсан. Өнөөдөр мөн хот төлөвлөлтийг улсын мөрийн хөтөлбөрийн 1-р давтарч тавьж байгаа. Энэ бол бас л ийм одоо том нөлөөлөл. Мөн одоо өөрийнхөө эрхэлсэн ажлыг маш сайн хийж байна л гэсэн үг юм. Тийм учраас дэлгэр сайхан сайд шиг нэг 10 сайд байдаг бол Монгол улсыг маш амархан түвшинд өөрчилнө гэж би зүгээр боддөг юм да. Тэгээд орны мөрчөдөө бас амжилт хүсье. Энэ бүс нутагт бид нэр говийг ойжуулах, усжуулах, за хамгийн гол нь олон жилийн хугацаанд яригдсан энэ орхон говь, орхон онг, шар шорон шуурга усжуулах гэдэг энэ том төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол улсын ерөнхийлөгчийн дэмжлэг бас туйлын чухал гэж засгийн газар үзэж байгаа. 3-р энэ бүс нэр дэвшиж буй манай эрч хүчтэй эмэгтэй лидер байна. Энэ бол экологийн асуудалд хамгийн их анхаардаг. За мөн гендерийн тэгш байдал, залуучуудын оролцооны чиглэлээр сая олон улсын парламентын холбооноос олон улсын дэлхийн шилдэг 10 эмэгтэй лидерүүдийн нэгээр тодорсон шатрын спортын мастер, мөн одоо ерхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд 70 гаруй шатрын клубыг нээж чадсан Дундгуй аймгийн угуул говийн бүсийн бас одоо хүчтэй залуу эмэгтэй лидерүүдийн нэг манай Батцгийн Саран Чимэг гишүүн маань нэр дэвшиж байгаа. За манай Саран Чимэг гишүүн яг мэдээж анкетын хувьд бол та бүхэн бол хангалттай уншсан баг, саяны миний уншсан зүйлүүд. За Саран Чимэг гишүүний нэг одоо сайн зүйл бол бас л юм одоо хөөцөлтөлгөө маш сайтай юм эмэгтэй лидер. Өөхгүй уцаар ярина, өөхгүй мессеж бичнэ, өөхгүй уулзъя гэж хэлнэ. Өглөө байжлаа, өдөр байжлаа, орой бас байжлаа. Тэгээ заавал хөөцөлцсөн ажлынхаа ард гарч санаа намрана. Тэгээ энэ бол одоо бас сайн чанаралтай. Ер нь Саран Чимэг гишүүн хаана явна тэнд хөрөнгө оруулалт тэгээд дагаж явдаг. Маш их тийм одоо олон улсын төвшин за хил усч бас сайтай юм. Олон улсын харилцаа бас сайтай. Тэгэл ингээд хүмүүсийн дунд л ингээд яваад л байдаг. Одоо ийм л ажлын арга барилтай хүн. За та бүхэн ч үүнийг мэдэрч байгаа бах. Залуучууд хаана байна? Тэнд манай Саран Чимгэл байна. Эмэгтэйчүүд хаана байна? Тэнд манай Саран Чимгэл байна. Хамгийн идэвхтэй жижиг дунд үйлдвэрлэхэн хаана байна? Тэнд манай Саран Чимгэл байна. Тэгээд хүмүүстэй маш их тийм энгийн харьцдаг, хүмүүсийн одоо дунд яг ингээ яотон шиг уусаад алга болцдог ийм одоо
эмэгтэй лидер. Тийм учраас энэ говийн бүсийн асуудал, хөхмөр төсөл энэ бүх зүйл дээр манай эмэгтэйчүүдэд маш том боломжийг говийн бүс нутагт манай Саранчмаг гишүүн бол авчирна гэж бодож байгаа. Тийм учраас идэвхтэй, хөөцөлтөө сайтай Саранчмаг гишүүн бол жинхэнэ бас ард түмний төлөөлөл байж чаддаг хүн шүү. Тэгээд бүгдээрээ Саранчмаг гишүүндээ дахин баяр хүргээд сайн сайхан бүхнийг хүсээд өндрөөс өндөр саналаар тэмцэн явуулах өндөр хэмжүүлээ таар хүнээсээ. За засаг дарга нарын одоо бас нэг хүндтэй төлөөллүүдийн нэг говь нутгийн унган хүү Говьсөнбөр аймгийн Эрдэнэ түвшний хурал болон засаг даргаар олон удаа бас ажилласан Говьсөнбөр аймгийн өрсөлдөх чадварыг 5 байраар ажиллаж байх хугацаанд дээшлүүлсэн шинэ хошоо хөдөлгөөнийг бас санаачлагчдын нэг манай Гомд уржийн Батсуур засаг дарга маань нэр дэвшиж байна. За манай говийн бие биендээ ямар ч хайртай байгааг харцгаая. Говьсөнбөрийн Батсуур. Манай Батсуур даргын хувьд бол яг л одоо амьдрал дундаас буцаж гарч ирсэн ийм лидер. Шинэ сэргэлтийн бодлогын хотдоогийн сэргэлтийн бүлгийг одоо ахлаж бичлэлсэн ажлын хэсгийн одоо цөөхөн хэдэн гишүүдийн нэг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг бас одоо олон жил ярьсан ийм одоо манай хүчтэй залуу эрч хүчтэй идэвийн одоо ийм лидерүүдийн нэгэ. Тэгээ манай Говьсөнбөрчүүд маань бас санал тавьсан. Манай Говьсөнбөр заавал төлөөлөлтөй байх ёстой. Говьсөнбөр аймаг одоо бусад аймагуудтайгаа интеграцид орж хамт хөгжих ёстой гэдэг. Тэгээ Говьсөнбөрчүүдтэй бас өнөөдөр уулзалт хийсэн өглөө Дорны говьчуудаа маш их итгэж байгаагаа илэрхийлсэн шүү. Тийм учраас Дорны говьчууд маань Говьсөнбөрчүүдэд дэмжиж Говьсөнбөр аймгийн төлөөлөл болсон Батсуур даргаагаа хамгийн өндөр саналаар гаргана гэдэгт итгэл дүүрэн байгаа шүү. Мөн манай Говьсөнбөрчүүдийн хувьд манай Батсуур дарга үнэхээр бас говийн бүс нутаг ялангуяа эрчим хүч дэд бүтцийн одоо олон томоохон төслүүдийг одоо эхнээс нь ингээд явсан. Тийм учраас Дорногийн говь, өмнгийн говь, дунд говь за тэгээд Говьсөнбөрчүүд хамт байх ийм одоо томсгсон тойрог бол манай говийн бүс нутгийн хөгжлийг бол маш тийм өөр төвшөнд гаргана. За үүн дээр манай Батсуур дарга бол зайлшгүй байх ёстой одоо том төлөөлөл гэдэг зүйлийг бол хэлсэн. Ингээд бүгдээрээ говь нутгийн унган хүү Говьсөнбөр аймгийн төлөөлөл Батсуур даргаагаа бүгдээрээ яг дэлгэр сайхан даргатай адилхан хэмжээнд алгадсан баяр хүргэе. За манай дараагийн нэр дэвшигчийг би одоо хэлэх хэрэг байна уугүй юу? Манай Дорногов аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа аймгаа 3 удаа шилдэг аймаг болгосон. Дорногов аймгийн төсвийн болон одоо бусад хөрөнгө оруулалтыг аймгийн засаг дарга болсноос хойш одоо дэлгэр сайхан сайдтайгаа хамт 7 дахин өсгөж чадсан ийм одоо хүчтэй өдрүүдийн нэг бол манай Төмөр Довоогийн нэг төвшин гэсэн юм аа. За би нэг зүйлийг хэлээ л байгаа тийм. Юу гэж хэллээ? Дэлгэр сайхан сайд их төвшин дарга хоёрын алга тасалт бол бусдад нь адилхан байхгүй бол болохгүй гэж. За их төвшин гишүүнийхээ багийг дэмжиж байгаа хүмүүс байвал сайхан алгадчих. За баярлалаа, ойлголоо. За манай их төвшин гишүүн бол замын үүдийн бомб, за мөн одоо бүс нутгийн логистикийн төв, за чөлөөт бүсийн дулааны станд, зүүн баян 5-7 төмөр зам, за гадрын цэсний цогцлбор төслүүдийг аймгийн даргаар ажиллаж байхдаа эхлүүлж чадсан.
их хурлын гишүүн одоо дэлгэр сайхан сайдтайгаа маш их тийм ойрхон ажилладаг. Одоо ч гэсэн орон нутгийнхантайгаа маш их ойрхон ажилладаг. Ийм одоо үлгэр жишээ тойрог гэж хэлж болно. Дорны говь руу хөрөнгө оруулалт ер нь хийхдээ хөрөнгө оруулагчид их дуртай болсон. Манай хувийн хвшлийн томчуудтай ч гэсэн ажиллаж байхад ер нь бол манай дорны говийнхан бол одоо энэ хөрөнгө оруулалтыг бол маш их ойлгодог гэдэр гэж ярьдаг болсон байлээ. Одоо Монгол улсын хэмжээнд. Тийм учраас манай инх түвшин одоо гишүүнийг үйлдвэрчлэлтийн байнгын хорооны дараагаар томилсон. Тэгээ үйлдвэрчлэлтийн байнгын хороон дээр шин зэрэгэлтийн бодлогын аж үйлдвэрийн бодлогыг тодорхойлж ажиллаж байгаа одоо. Аж үйлдвэрийн сэргэлтийн чиглэлээр 11 хуулийг ахалж 7 орчим ажлын хэсгийг одоо бас ахалж амжилттай ард нь гарч чадсан. Манай инх түвшин сайд одоо туршлагатай шилдэг парламентын гишүүдийн нэг болж одоо төлөвшөж чадсан өнгөрсөн 4 жилийн хугацаанд. За тэгээд манай дорн говьчууд манай инх түвшин бол Дорногов аймгаа одоо гарын 5 хурууshгээ мэддэг. Хүн бүхэнтэй маш тийм гоё хүндэтгэлтэй харьцаж чаддаг. Төрийн албан шатны анхны нэгж мэрэгжилтнээс нэхлээд аймгийн засаг дарга их хурлын гишүүн хүртэл шат дараалан ард түмэн дундаас одоо өсч үндээсэн манай аймгийн шилдэг лидерүүдийн нэгэ гэж үнэлдэг юм байна лээ. Судалгаа нь их өндөр байлээ. Тэгээ манай инх түвшин бол бас одоо манай бэрх бор өндөр хинтийнхэн ч бас волейболд сайн байсан шүү дээ. Тэгээ шандад одоо ирж бас их волейбол тоглодог байлаа. Манай шандын эмэгтэй баг эрэгтэй багаас ихтэй сайн байсан шүү тийм ээ. Тэгээ 98 оны улсын аваргад шандын шгшээ баг төрүүлж Хинтээ аймаг алтан медаль авчлаа ирчүүдийн багт. Тэгээд бас шандынхаа эмэгтэй волейболын шгшээ багийнх нь бас амжилт хүсээд баяр хүргэе. Тэгээ манай инх түвшин гишүүн бол бас одоо волейболын спортын мастер, бас шилдэг волейболчдын нэг. Тэгээд бас одоо би бас нэрэ волейболын холбооны сүлд дуу ирчилсэн бөмбөг гэдэг дууны үгийг биччихсэн. Тэрийг та нар мэддэг үү? Мэдэхгүй юу? За мэдхгүй бол битээр бас нэг волейбол тоглодог байсанд нь хоёуланд нь нийлээд нэг алга ташчихдаг хөө. За бүгдээрээ инх түвшин гишүүнийхээ багийг бөөнөр нь дэмжихгүй бол инх түвшин гишүүн чинь онгонд орно шүү. За бүгдээрээ амжилт хүсье. Баярлалаа. Аймгийн даргаар ажиллаж байсан хүн ер нь төрийн түшээ болох гэдэг бол даваа талтай яалтч байгалийн